Аймгийн аврах тариаланч Өмөрбэг нь эхнэр Ёлкагийн хамт 2000 оноос хойш өнөөх хүртэл газар тариалангийн салбарт 26 жил хөдөлмөрлөж ариун ургац хүртэн газрын үр өгөөжийг ард түмэнтэйгээ хуваалцаж яваа нэгэн. Энэ хугацаанд төмс хүнсний ногоо тариалахаас гадна хадлан тижээл бэлтгэх ажлуудыг чанартай үр бүтээлтэй гүйцэтгэсээр иржээ. Өмөрбэгийн хөрс боловсруулалт, үр сонголт, үр суулгалт, усалгаа, бордоо, ургамал хамгаалал, ургац хураалт, хадгалалт, борлуулалтын бүхий шат дамжлагыг цаг хугацаанд нь хийдэг байна. Түүнчлэн тухайн бүс нутгийн цагуур, байгаль орчны нөхцөл, улирлын онцлогийг нарийн тооцоолж, тариалалтын төлөвлөгөөг оновчтой боловсруулан хэрэгжүүлдэг нь түүний амжилтын нэгэн хэсэг гэж хэлж болно. Хөрсний үржил шимийг хамгаалах, элэгдэл эвдэрлээс сэргийлэх, усны нөөцийг хэмнэлттэй ашиглах, байгаль орчин дээлтэй арга барилыг хэрэглэхэд тогтмол анхаардаг байна. Иймээс түүнийг аймаг орон нутгаас үнэлж аврах тариаланч өрхөөр шалгаруулан шагналыг нь ийхүү гардуулан өглөө. За ховд сумаас төрөн гарсан аймгийн аврах малчин тариаланч сайлчдад шагнал гардуулах үйл ажиллагаа маань үргэлжилж байна. Бид аймгийн шинэхэн аврах тариаланч болох Өмөрбэгийн гэр бүлд хүрэлцэн ирээд байна. Тэгэхээр та хоёртай юуны өмнө баяр хүргэе. Өмөрбэг Ёлка нар маань за энэ сар шинийн босгон дээр бас аймгийн аврах тариаланч болж хөдөлмөр зүтгэлээ аймаг орон нутгата төрдөө үнэлүүлсэн байна. Та хоёртай юуны өмнө баяр хүргэе. Та бүхэн манай үзэгчдэд бас өөрсдийгөө танилцуулаад бас сэтгэлдээ илэрхийлэхгүй юу? За манайв би ховд аймгийн ховдсон иргэн Өмөрбэг гэд байгаа. Авыгаа дагж 96 оноос эхэлж ногоо тарьсан. Өөрөө би даж 2003 оноос эхэлж ногоо тарьж эхэлсэн. Одоо хүртэл тэгэл ногоогоо тарьж байна. Тэгээ төр бас бид нарыг ингээд хэцүү хөдөлмөрийг хөндлөж өндөр шагналаар шагналж байгаа бас баяртай байна. Та бүхэнд бас баярлалаа. Өмөрбэг тариаланчийн хувьд нийтдээ хичнээн га талбайд тариалалтаа хийдэг вэ? Тариалалтаас олж авж байгаа одоо жилийн ашиг орлого ер нь ямар байдаг вэ? За одоо би 7 га газар та тэрний нэг 2 га газар ногоо тарьдیں۔ Жилийн орлого бол сайн яг хөрөлцөөтэй боломжтой. Газар тариалан эрхэлж байгаа хүмүүсийн хувьд хэдийгээр одоо газрын хөрснөөс шимийг нь хүртээд сайхан боловч бас хүндрэлтэй асуудал байдаг. Яг одоо төр засагта аймаг орон нутгатаа хандаж хэлэх бас хүндрэлтэй асуудал юу байдаг вэ? Одоохондоо хүндрэлтэй асуудал гайгүй хүндрэлтэй асуудал байхгүй. Яг хөө тэгээ сүүлийн жоохон гантаа ногоо чинхэнд бол жаа хэцүү л байна. Тэр талдаа бусдаар бол гайгүй. За хүндрэл юм байхгүй. Тариалангийн талбайгаас таны мэдэрдэг хамгийн сайхан зүйл юу вэ? Одоо хамгийн гол нь намар ногоо ураж ахтал нэг сайхан байт юм л. Мэдрэмжтэй гоё. Одоо ингээд ургацын одоо тариалтын ажил маань хавар эхлэх шүү дээ. Хэдэн сараас эхлэх вэ? Нийт энэ жил одоо хичнээн га талбайд тариалт хийх вэ? Одоо 4 сарын 20 мөр ингээд л эхэлнэ. Дулаахан байвал 4 сарын 10 марв ингээд эхэлчихдэг. Цаг гарan гай гоё бил. Ямар шин спортыг орон нутгийнхаа хөрсөнд туршиж хэрэгжүүлж байгаа вэ? Би одоо олон жил Швейцар гэдэг нэг баг 2010 онд л ирж байсан байх. Швейцар гэдэг төмсний үр байдیں۔ Тэргээр л голдуу тарьд юм л төмсөө. Тэгээд сүүлийн 2 жил одоо нэг шинээр гарсан үр тарьж байгаа юм да. 60 хоног энэ хичнээн үнийг ажлын байраар хангадаг вэ? Улирлын чанартаагаар л мэдээж хэрэг хүмүүсийг ажлын байраар хангах байх тийм үү? Одоо тэгээд тэр үед чинь төмс хураах үед нэг 20-с 30 хүн нэг ногоо цагаа хураах үед хавар бас нэг 10-15 хүн л хажуулд юм л. Тэгэхээр өнөөдөр танаа бас өргөө гэрт олон одоо аймаг улсын аваргууд бас бааtruуд хүрэлцэн ирсэн байна шүү дээ. Тэгэхээр та бүхэн бол яалтчгүй бас удмын тариаланчид байгаа бах. Өөрсдийнхөө одоо удам ухсааны одоо алдартай сайхан тариаланч хөдөлмөрч аав ээжийнхээ тухай энэ мөчид бас ярихгүй юу? За манай өвч одоо багнаас олон жил трактор барьсан хүн ногоо тарьж исэн. Ер нь одоо 80 хэд оноос л ногоо тарьсан байгаа байх гэж бодд юм би. Тэгээ 94-5 оноос л би авыгаа дагаж ногоо тарьсан. Аав маань сумын аварга тариаланч байсан. Хүүхдүүд нь өсөж том болж байгаа байх бас үе удмаа дамжаал багасаа одоо ногооны ажил туслаад явж байгаа. Ирээдүйд бас мундаг тариаланчд болох хүүхдүүд бас байгаа. Одоо би 2 залуутай 3 охинтой. Нэг нь одоо оюутан болцсон байгаа. Тэгээ ногоо том гэхдээ ногоо тарьдیں۔ 190 тэгээ байнгын ногоо тарьж байгаа. Хоёр дахь залуу бол жоохон бага залуу. Одоохондоо яг ногоо
надад туслал явж байгаа юм да баг. Одоогийн байдлаар хэдэн нэр төрлийн хүнсний ногоо, хэдэн нэр төрлийн одоо тарвас нарийн ногоонуудыг тариалж байгаа вэ? Би одоо гактар 20 цот газар ногоо тарьдээ төмс зөвхөн төмсөө. Тэгээ нэг улуун манжин гэл тарин шугаа тангаа гэл тарьж байгаа. Тэгээд жилд нэг 100 гаруй тонн ногоо авдیں۔ Борлуулалт ер нь хэрвээ? Борлуулалт гайгүй одоо би тэгээ хөдөө гадаа яваал ихэндээ тэгэл борлуулт юм л да. Жилийн ашиг 60-70 сая л болд юм дөө. Сүүл идтэн боллоо. Энэс нэг хэдэн жилийн өмнө бол бас гайгүй ийсэн шүү дээ. Одоо сүүлийн 2 жил жаахан тааруухан болцсон. Одоо Монголын уламжлалт сар шинийн баяр болох гэж байна. Тун утахгүй бас та бүхний одоо үндэстний баяр, наврын баяр бас болох гэж байна. Энэ завшааныг ашиглаад нийт ховдчуудаа тэгээ ховд сумаас маань маш олон аваргууд төрөн гарсан. Нийт аваргуудтай хандаж бас мэдчилгээ дэвшүүлэхгүй юу? За нийт ховд аймгийн ард иргэдтэй ирж байгаа шинэ сар шиндээ сайхан шинэлрээ ажил гэр бүлд нь бас аз жаргал өгцөе. Ажилд нь өндөр амжилт хүсээрээ. Аймгийн авраг малчин одоо тариаланчдын шагналыг бол бас аймгийн авраг өрх гэж тодорхойлж өгдөг болсон. Тэгэхээр та бол яалтчгүй бас аймгийн авраг тариаланчим танд юуны өмнө бас аймгийн авраг тариаланч болсонд баяр хүргэе. Та сэтгэлээ уулзахгүй юу? Баярлалаа. Манай гэр бүлийн хөдөлмөрийг үнэлж аймгийн авраг тариаланч хэсэг шагнал болгосонд та бүхэнд шин сэтгэлээсээ баярлалаа. Газар тариалангийн 4-5 га талбайтай бөгөөд үүндээ төмс хүнсний ногоо, нарийн ногоо тариалан өндөр ургац авдаг байна. Тухайлбал сүүлийн 3 жилд 1.3-аас 1.5 гад нарийн ногоо, 1.7-оос 2 гад хүнсний ногооны тариалалт хийж дунджаар 1 гагаас 200 цент төмс, 170 цент хүнсний ногоо, 100 цент тижээлийн ургамал тус авчээ. Жилд нийтдээ 35-аас 40 тонн ургац хураан авдаг байна. Тариалан эрхлэх хугацаанд залуу тариаланчид болон өөрийн ах トゥ амжиргааны баталгаачих төвшингээс доогуур орлоготой шинээр гэр бүл болж байгаа зэрэг айл өрхүүдэд 200-аас 500 кг төмсний өргөгч туслахын зэрэгцээ сургууль, эмнэлэг, цэцэрлэг зэрэг албан байгууллагуудад ургацынхаа дээжээс нийлүүлдэг байна. Энэ мэтчлэн Өмөрбэг Ёлка нар нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд идэвх зүтгэл үр бүтээлтэй ажиллаж таримал ургацыг нэмэгдүүлэх газар тариалангийн системийг боловсронгүй болгоход ихээхэн хувь нэмрээ оруулжээ. Түүнчлэн хадлан бэлчээрийг сайжруулах, шин санаачлах ажлын арга барилаараа манлайлж идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан тэргүүний тариаланч гэдгийг нь сум орон нутгийн иргэд бахархан хэлж байлаа.